За За энэ бичлэг эхлэхээс өмнө та бүхнээс нэг асуулт асууя. Өдөрт ер нь хэдэн удаа алхдаг вэ? Тэрийг тооцож үзсэн үү эсвэл тооцдог уу? Нэг утасныхаа эрүүл мэндийн аппликейшн хараад нэг үзээрэй. Ер нь бол ингээд интернетээр одоо эрүүл мэндийн нийтлэл уншихаар ч юм уу өдөрт нэг 10,000 удаа алхах нь л яг гоё алтан стандарт эрүүл мэндэд их ашигтай гэсэн ингээд нийтлүүд их байдаг. Энэ одоо 10,000 удаа алхах гэдэг факт гэх юм уу яриа нь болохоор яг ч тийм гэж баримтан дээр суурилсан зүйл биш. Сидней их сургуулийн эрдэмтэд нэг шинэ судалгаа явуулсан байна. Тэгээд тэр судалгаагаа Lancet Public Health авшаа юу лээ. Lancet Public Health муу юм биш. Үрдэж байгаа итгэе. Lancet Public Health сэтгүүл нийтлүүлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр судалгааг болохоор Сидней их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Melody Ding ахалж явуулсан. Профессор Ding судлаачдтай хамтраад одоо Их Британи, Австрали, Япон, Америк нэгдсэн улс гэх мэт улсуудад хийгдсэн 2014 оноос 2025 оны хооронд хийгдсэн 57 судалгааг ингээд хамруулаад дэмжлэг хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь болохоор алхалт дээр хийгдсэн одоо урд өмнө байгаагүй бүрэн цар хүрээтэй иж бүрэн тайм судалгаа олж байгаа юм. За тэгэхээр эрдэмтэд ингээд өдөрт 2,000 удаа алхах нь одоо өөр тооны алхалттай 7,000, 10,000, 12,000 алхахтай харьцуулахад эрүүл мэндэд нь яг ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг судалсан байна. Өдөрт 7,000 алхах нь нас барах эрсдлийг 2,000 алхахтай харьцуулахад 47% буруулж байна. За бас дээрэс нь өдөрт 10,000 алхах нь үүнтэй бараг ижилхэн үр дүнд үзүүлсэн байна. Дээрээс нь тэнэгрэх өвчин буюу тэнэгрэх инээдтэй байгаас гэхдээ угаасаа тэгж анхаарал хангас тэгж ирдэг. За яарсан үг бас деменча гэдэг тэнэгрэх гэж орчуулдаг. Мэргэжлийн хэлэн юм шиг лээ. Окей. Тэнэгрэх өвчин буюу деменчад өртөх эрсдэл өдөрт 7,000 алхах үед 38%-аар буурдаг. Харин 10,000 удаа алхахад 45%-аар буурсан байна. Чихрийн шижин хэвшинч 2 тусах эрсдэл өдөрт 10,000 алхахад 22%-аар буурсан бол 12,000 удаа алхахад 27% хүртэл буурсан байна. За ингээд өдөрт ингээд 2,000 алхахдаг хүмүүсийн алхалтын тоог 5-аас 7,000 болгож нэмэгдүүлснээрээ эрүүл мэндэд мэдэгдэхүйн захис гарсан гэдгийг бас эрдэмтэд судалгаагаараа тогтоосон байна. За яг ямар мэдэгдэхүйн өсөлт гардаг вэ гэхээр 2,000 алхахдаг хүмүүстэй харьцуулахад 7,000 алхахдаг хүмүүс нь зүрх судасны өвчлөх эрсдэл нь 25%-аар буурна. Дээрээс нь хор тавдраар өртөх эрсдэл нь 6%-аар буурна. За бас дээрээс нь сэтгэл готролд өртөх эрсдэл нь 22%-аар буурсан байна. Тэгэхээр өдөрт дор хаяж 7,000 алхах нь хүний эрүүл мэндэд ийм их ач тустай байна гэдгийг эрдэмтэд 7 судалгааны үр дүнг таймлаад судалгааныхаа үр дүнд гаргаж ирсэн байна. Тийм учраас одоо ингээд бүгдээрээ эрүүл мэндийн аппликейшнийг нэг ажилуулад нэг салхи оруулалт гэдэг ч юм. Тэгээд өдөр болгон 7,000 удаа алхахыг хичээдэг болох зүйтэй байна. Профессор Динг нэмжлэгтэй энэ судалгааны үр дүнд болохоор ингээд зөвлөсөн хэмжээнд дасгал хөдөлгөөн хийж чаддаг хүмүүст илүү бодиттой зорилго тавихт нь тусалж болох юм байна гэж хэлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол насан туршсан хүмүүст 7 хоногтоо нэг дор хаяж 150 минут турш дунд зэргийн эрчимтэй дасгал хийхийг зөвлөдөг. Тэгэхээр яг зөвлөсөн хэмжээний дасгал гэж яг юу вэ те? Ихэнх эрүүл мэндийн байгууллагын одоо гаргасан зөвлөмжүүд болохоор тэд удаа алхах ч юм уу гэсэн тиймэрхүү ингээд тооны зөвлөмж байхгүй ингээд дасгал хийсэн минутаар нь зөвлөдөг. Жишээ нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага болохоор 7 хоногт нэг бол 150 минутыг дунд зэргийн хэмнэлттэй ачаалттай дасгал хийж эсвэл 75 минутыг хүнд ачаалттай дасгал хийж өнгөрөхийг зөвлөдөг. Хэрвээ тэр зөвлөмжөнд хүрч чадахгүй хүмүүс өдөрт 7,000 удаа алхах гэсэн зорилго тавихад ерөнхийдөө эрүүл мэндэд нь бас нэлийн сайн өөрчлөлт гарч болох нэ гэдгийг энэ судалгаа харуулсан байна. Тэгээд бас нэг өөр судалгаа гэдэг жилийн өмнө нийтлэгчсэн баг. Тэр болохоор ингээд зүгээр суух нь хэвтгээс илүү эрүүл мэндэд хортой гэдгийг ингэж харуулсан баг. Тийм учраас нэг удаа одоо жишээ нь 60-90 минутаас дээшээ ингэж тасралтгүй суухгүй байгаад одоо суунгачлалтай хүмүүсийн үйл нэг 90 минут л жоод нэг босоод сүнэт юм уу эсвэл алхаад алхаж очиж усаа авт юм уу нэг тиймэрхүү хийвэл усааж уучих нь бас дээрээс нь алхах тоогоос нэмчих нь дээрээс нь удаан суухаас сэргийлж тах нь байна. Өдөртөнд алхах хүмүүс нь л хэцүүлээ. Гэхдээ ингээд ядаж ингээд офис ажил хийдэг бол ус руугаа явахдаа өдөрт ингээд одоо нэг 8 аяга ус уух хэрэгтэй шүү дээ хүмүүс чинь. Тэрийг ингээд биелүүлэхдээ ингээд усныхаа ус авдаг юу гэдэг усныхаа савргаа ус сэвшүүлэгч рүү алхаж байгаа хоорондоо алхалтынхаа тоог нэмээд бас дээрээс нь ус уугаад ингээд нэг самаар 2 тулаа болж болохоор байхгүй. Тэгээ өөр юу ч байдیں۔ Өдөртөө 1 цагаас дээш суун байхгүй босч нэг офисд тойрон ч юм уу тиймэрхүү зорилго тавих юм бол энэ өдөрт 7,000 удаа алхах гэдэг бол их амархан биелүүлж болно гэж би бодож байна. За тэгэхээр өдөрт 7,000 удаа алхахдаг болцгоё.
нэг тийм судалгаа нэрээ байсан. Суухан заяа. Суухан бүр зүгээр хэвтгээс илүү ирэх нэг дуртай. Тэгэхээр ер нь бол тасралтгүй удаан суугаад байвал юу тэгээ ядаж шифтээрээ тий тасралтгүй удаан суугаад байвал ядаж йога сандлаа ингээд жоохон хойшлдог болгоод ингээд нэг шифтээрээ эсвэл ингээд босоод нэг сунаачаарай гэж уриалъя. Болон